Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний өдөр тутмын ярианд түгээмэл хэрэглэгддэг хэлц үгс, тэдгээрийн утга учир болон хэрэглээний нарийн ялгааг судална. Энэ хичээл таны яриаг илүү баялаг, байгалийн болгоход туслана. Эхний хэлц үг бол break a leg. Энэ хэлц үгийг хөлөө хугал гэж өгчлэн орчуулбал утгагүй сонсогдно. Харин ч энэ нь хэн нэгэнд аз болон амжилт хүсэхэд хэрэглэгддэг. Жишээлбэл жүжигчид тайзан дээр гарахын өмнө бие биедээ break a leg гэж хэлдэг нь тэдэнд уран бүтээлтэй амжилт гаргахыг өрөөж буй хэрэг юм. Одоо бид хэд хэдэн сонирхолтой хэлц үгтэй танилццгаая. Эхнийх нь spill the beans. Энэ нь хэн нэгний нууцыг задруулахыг хэлнэ. Дараагийнх нь hit the road. Энэ нь явах эсвэл замдаа гарах гэсэн утгатай. Харин once in a blue moon гэдэг нь маш ховор тохиолддог зүйлийг илэрхийлдэг. Жишээ өгүүлбэрүүдээс харахад тэдгээрийг хэрхэн зөв хэрэглэхийг ойлгох болно. Одоо бид өмнөх хэлц үгсээ ашигласан богино харилцан яриаг сонсъё. Анхааралтай сонсоод тэдгээрийг хэрхэн ярианд оруулж байгааг ажиглаарай. Энэ нь таны ярианы ур чадварыг сайжруулахад туслана. Дараагийн чухал хэлц үг бол bite the bullet. Энэ нь ямар нэг хэцүү эсвэл тааламжгүй зүйлийг зоригтойгоор хийхээр шийдэх үед хэрэглэгддэг. Жишээ нь хүн даалгаврыг хийх эсвэл санхүүгийн хүндрэлийг даван туулах зэрэгт энэ хэлц үгийг ашиглаж болно. Шүд зугаад хийх гэсэн утгатай ойролцоо. Одоо өөр 3 сонирхолтой хэлц үгтэй танилцъя. Эхнийх нь piece of cake. Энэ нь маш амархан ажил эсвэл даалгаврыг хэлдэг. Дараагийнх нь cost an arm and a leg. Энэ нь ямар нэгэн зүйл маш өндөр үнэтэй байхыг илэрхийлнэ. Эцэст нь under the weather гэдэг нь бие тавгүй байх, өвдөх гэсэн утгатай. Эдгээр хэлц үгсийг өдөр тутмын яриандаа чөлөөтэй ашиглаж болно. Одоо бид нэмэлтээр сурсан хэлц үгсээ ашигласан харилцан яриаг сонсъё. Эдгээр хэлц үгсийг хэрхэн яриандаа хэвийнээр ашиглаж болохыг энэхүү жишээ харилцан ярианаас харж болно. Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний өдөр тутмын ярианд түгээмэл хэрэглэгддэг хэд хэдэн хэлц үгтэй танилцлаа. Эдгээр хэлц үгсийг сурч яриандаа ашиглах нь таны англи хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж илүү байгалийн яриатай болоход туслана. Өдөр бүр бага багаар сурч практикт хэрэглэх нь хамгийн чухал юм. Баяртай.